За өнөөдөр нэг амралтын өдөр юм чи ингээд би сэлам мод хүүхдүүдэд тавлуулах чинь. Юу яачлаа би? Нэг жижигхэн бамбар шиг юм. Гарахтаа дэлгэр орно дэлб. Тоглоомын газар руу ороод очсон чинь ерөөсөө бум буужигнаж түн төчгөнсөн газар байсан. Амралтын өдөр болохоор уусаа арга байх дүүрэн зэвчүүд хүүхдүүдэд тавлуулаад байжсэн. Тэгээд ямар ч ааргүй би тэр охиндоо хэлээд дараа нь ажлын өдөр ирж тоглох уу гэсэн чинь уусаа хүүхдийн чинь нэгэнд ийм газар гарсан чинь би тоглоноо л гэдэг чинь. Тэгээд ороод нэг 20 минут 30 минут тоглож исэн чинь манай охин зүйлдэ. За явъя гэж бүр ингээд. Мо амар агааргүй ямар ч агааргүйсэн болохоор манай охин өөрөө бүр явъя гэж явсан. Манай охин ч үүний 2 цагийн тоглоомын газар орчид заавал 2 цагаа дуусгах гэж явдаг. Хөөе гэсэн чи анх удаага 20 минут 30 минут болоод явсан. Сүлдээ хүүхдээ бас жоохон юм хальт тоглосон. Сүлдээ бөмбөр байлдаад хүмүүс жоохон харагдсан битэрийг. Битэр ер нь хүүхдэд тоглох болгонд яг ийм хэсэгтэн суугаад бөмбөг цогтөг тийм бараг уламжлалтай болсон. Бэнгийн л бөмбөг цогч байдیں۔ Тэгээ бид хоёр нэрээ орныхоо матрасыг солиё гэж бодоод байгаа. Тэгээд Сэлам мол дотор явжсэн чинь нөө Хека матрас гээд нөгөө төхөөрөмжтэй одоо юу гэдгийг яг хэвтэнгүүт нуруунд болон мөрөнд тэгээ ташаанд өгж байгаа ачааллуудаа тэнцүү болгоод багсгаад тэгэд нурууг айгуу гоё хэвтэй байдалд оруулж өгдөг юм лээ. Одоо яг энэ харагдаж байгаагаар тэр бүр арай үнэтэй 114 сая гэсэн хин ийм орон дээр үнэтэй байна тий. Бас арай галзуу үнэтэй байгаа зү тий. Тэг битэр дараа нь энэ энгийн орноос нь авахар болсон. Миний охины иддэг юуны Керфорд ирсэн байна. Эндээ одоо машин дээр утгагүй ирж байгаа. Амар дургууд байсан юм. Одоо л прайвас авч. Энэ хөш юу усаа байна? Татлан юу гэж орайс 2 кровка олж өгөө. Тасан үсээ самнаад унтчихаар зөөлхөн байгааз байнга өдрөл үсээ самнаад унтчих заяа.
бас аваад хүрээд ирдэг. Тэр чинь хүүхдээ харж байгаа гэртээ хүнд бол биш. Хүүхдээ гэртээ харж байгаа хүнд бол амар их тусалтай. Одоо жоохон яагаад унтаадах юм. Чи баац юм уу? Баац юм уу? Баац юм уу? За. Жоохон унтчих гэсэн чи манай охин сэрчлээ. Тэгээд одоо босъё доо. Уг нь бол манай хүн чинь нэг 8 биш 9-15 маг үед тогтмос ирдэг байхгүй юу? Гэсэн чи өнөөдөр 8 гэс ирчихээ. Тэг би яг нэг орлууга 7 гээд орсон. Тэгээд ёо унтах гэсээр л нэг 7:50 минут болол яг 10 минут унтах гал эхэлж исэн чинь сэрчлээ. Тэг ээж хөлчхөр нэг иймэрхүү л ах юм да. Бас цай маяг нүгий да. Талгаа зөхөдөг. Байнгын ёй. Байнгын өрөлттэй байхгүй бол хэцүү. Би нөгөө том охин дээр энэ хамраа 2 удаа зөхүүлчихсэн. Энд гэсэн чинь бас дахиад зөгцсөн шүү дээ. Тэг би бүр хамрын таславч мөрөөсөн. Яа. Манай хүүхч нь унтахтаа миний хувцснуудаас ингээ өнөртэй дундчихсан. Ороо юм чинь. Ажил бүтнэ гэсэн үг. Тэгэхээр босоод би жоохны авлагтай нэг аяг босоочтой. Тэгээд үргэж унтаад хоёр хаяг усаа очдог байхгүй. Тэгээд би гэсүсээ одоо гарах гад өглөө би үг нь бол амар гоё лайк эхлүүлдэг ингээл овёс идэлсэн хүмүүтэй. Тэгэл өдөр жоохон өлсөө арай мөр болохоор тэгээд замгарчаад байгаа байхгүй юу. Уг нь бол турмаар байна. Тэгээд одоо яг цагаан сарын дараагаас төрчихлээ. Машин ирсэн байна байр дээр. Яа, ясаа идэ. Энгийн авьяасыг номоёсоо хашаад тэгээд ихтэй жоо дээр нь жоохон суу хийгээд халаад идчихдэг байхгүй юу. Тэгээ араас нь нэг чамсан өндөг. Өнөөний цагаан 2 өнөөний цагаан ч юм уу. Тэр өнөөний цагаан шараад юм. Тэгээд угаасаа хэлтээ. Тэгээд өдөр идчихээд байгаа. Бэнэ. Тэрүүгээр бэнэ. Толгон дээр нэг инээдтэй юу? Инээдтэй юм зүүцсэн чинь тий. Анагийнхаа цэцэрлэгт өмсчихсэн нэг хөөрхөн юмыг зүүцээ. Тэгсэн чинь амар инээдтэй авдаад байх. Эндээ миний охины толгоноос том юм уу баг. За тэгвэл миний охин дуулаад үзүүлчих. Бүүэ гэж. Өчтөр нэрээ амар гой талхаснаа. Тэрэн дээрээ чиз өндөг хийж идэхээр боллоо. Өнөөдөр бид тэр гадуур жоохон ажилтаа болохоор. Гэт.
Ахлах нь аим гоё. Ногоос л идэхгүй бол муу болчихно. Тэр нөгөө Америк дүнжсэн машин нааш ачуулсан байхгүй юу? Сэнжээр ирсэн гэдэг бид нэр одоо машин авахар явж байна. Бага охиноо нөгөө доо дайлдаг. Доо дайлдаг. Бага охиноо нөгөө надад хуурай ихч байдаг байхгүй юу? Манай байр хамт нэг байранд амьдардаг. Тэгээд тэр ихчэнд орлоод өгсөн. Тэр ихчийнхээ талаар би даран дэлгэрэнгүй гоё танилцуулнаа. Яг ингээд орж гараад яг хэрэгтэй үед хүүхд харж өгдөг мөг ихчтэй амар баярлдаг шүү. За тэгээд машин ирэхэд манай нөхөр л амар догтлоод байгаа. Машинаа иршин гэдэгт нь баярлаа. Би болохоор дотор байгаа юмуд нь догтлоод байгаа байхгүй юу? Дотор нь амар их гоё амттай юмуд ийцэн байгаа. Тэрийг аавна гэж бодохоор амар гоё байна. Манай нөхөр болохоор машинаа ирж ирэхлээр гоё байна. Байгаа. Машина нэгж, биш контейнер нэгж юм хүмүүс болчих. Вагнера Монгол тамиг саага байгаа шүү дээ. Тэгээд чи Вагнерын өөр компани зүүн Вагнерын баруун. За машин маань ирсэн. Хав халбарсан байна. Маа нөхөр их баярлж байна да. Би бол татар байгаа юмнуудад их баярлж байна. За машина авцсан. За одоо артлаа. Янз зээл юм байна. Машин нэрс гоё нөө. Одоо би нэг угаар авч ирсэн. Юу яа гэм бэ? Дотор нь нөгөө хүнсний юм орцсон. Одоо амттай юм ч юм уу тэгээ витамин энэ хийцэн болохоор нотол гэдэг юм байна л да нөгөө өөрсдийн хэрэглээний юм. Гэтэ ер нь бол болдгүй юм шиг байна. Тэгээд 6 сараас дээш хугацаатай бол амьдэрсэн бол тэрийг нөгөө нотол гэд тэг бид тэр нөгөө пассворд энтер үлдээсэн басан болохоор манай нөхөр тэнд машин дээр үлдээд би гэрлүүгээ буцаж яваад пассвортаа аваад тэг пассвортны нөгөө штамп хэсгийг хараад тэг хэвлж мөвлээд тэг нэг жоохон нөгөө материал бүрдүүлд юм байна. Мэдхгүй ерөөсөө өмнө нь машин ачуулж хатаа тэг яаж исэн жингийн мэдүүлэг гэж бас авд юм. Машин дотор нь одоо ингээд ачсан бол тэрнийхээ жинг бас мэдүүлдэг юм байна л да. Тэгээ бид тэрийг мэдгүй. Тэгээд Америкаас машинаа ачуулж ахт ч гэсэн өмнө нь ачуулж ахад сая ачуулж ахт ч гэсэн ерөөсөө тийм юм хэлж байгааг байхгүй. Тэгээд тэгсэн чинь тийм юм бас байдаг гинэ. Тэгээд тэрийг бас мэдмээр юм байна. Тэгээд яг машинаа ачуулж байгаа бол дотор нь бас хүнсний юм хийж болдоггүй юм байна. Бас тэрийг мэдмээр юм байна. Өмнө нь ачуулахдаа ерөөсөө хүнс ачуулаагүй зүгээр л хэрэглээнийхээ хувц хунарыг тэгээд ачуулаад ирчихсэн байхгүй юу. Тэгээд энэ удаад нэг жоохон хүнсний юм хийсэн чинь бас болдгүй юм байна шүү. За бид гурав одоо явж машин агуулах явж гин. Өчтөр машин доторх юмнуудаа зэгцэлэх гэж бүр бөө юм боллоо. Талын зэгцлээ, талын тэгээд орхисон. Гоё нөө.